Swiss podcast бид сайн сайхан дагуулна. Сайн байцгаана уу? Соёл урлагийн их сургуулиас зохион байгуулж байгаа подкаст хэмээх энэ удаагийн ярилцлагад соёл урлагийн их сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн анимашны тэнхимийн эрхлэгч Мөнх хоёр, кино телевизийн тэнхимийн эрхлэгч Цэвэлсрэн бид хоёр хамтарч анимашны тухай, ер нь анимашн гэж юу юм? Яагаад энэ урлагийг хөгжүүлэх ёстой юм? Монголд одоо ямар шугам төвшөнд яваа юм? Ер нь энэ чиглэлээр сургалт явуулж байгаа сургуулиудын тухай, сургуулийн хөтөлбөрийн тухай, ирээдүйн чиг хандлагын тухай ярилцах гэж байгаа. Ер нь миний одоо ойлгож байгаагаар бол анимашн гэдэг маань кино урлагийн нэг төрөл гэж би ойлгоод байгаа юм л да. Яагаад тэгэхээр зэрэг тэр хөдөлгөөнт одоо зургийг ингээ хөдөлгөөнд оруулах энэ процесс үйл ажиллагаа маань үндсэндээ бол анимашн тийм одоо хэлээд байгаа гэж би ойлгоод байгаа шүү дээ. Зөв одоо дэлгэцийн урлаг юм да. Анимашны хувьд бол за комик, манга гэдэг байж байгаа. Одоо цаасан дээр хийгдэх хөдөлгөөнгөө яг комик, манга гэдээ явчихлаар зэрэг энэ бүр энээс маш их эртний урлаг руу орчоод байгаа юм санагдаад байгаа байхгүй. Дайлгын нөгөө хадны бичээс. Тий, хадны энэ бол одоо баг манго тэрний төрөл болчихсон. Тэрний одоо баг хамгийн анхны эхлэл гэдэг ч юм уу те. Одоо тэр ан ав хийж байгаа. За тэгэл одоо янз бүрийн амтны дүрсүүд гэдэл одоо ерөнхийдөө эхлэлийн тухай ярих юм бол бүр одоо тэр зүг рүү явчихна гэж байгаа. За юуны хувьд бол ерөнхийдөө анимашны үндэс нь бол комик байж байгаа юм л та. Тий, зураг байж байгаа. За тэгээд комико хөдөлгөөд одоо анимашн болгоно гэсэн. Ийм зарчмаар явж. Дэлхийд бол одоо тэр Walt Disney, Mickey Mouse гэж явж штэ. Одоо тэр бол нэлээ эхлэлийн үндэс суурийн одоо үе хавцаа ч юм уу байгаа багч би ойлгож байна. Монголд болохоор зэрэг үүссэн үе нь болохоор зэрэг 1960 хэдэн онд анх нөгөө Зандраагаа нэг хоёр найз жилүү анх хийсэн гэж баримт дурддагдаад байдаг боловч одоохондоо тэр нь байдгүй. Энээс хойш бол манай хишгт багшийн телекино үйлдвэрлэл анимашнууд явж исэн гэдэг байгаа юм л да тий. Тэгэлгүйх одоо нөө эрх цагаан шиг байна. Тэгэл маш олон сайхан бүтээлүүд бол хийгдэж исэн. За одоо хоёлоо нэгд соёл урлагийн сургууль радио медиа урлагийн сургуулийн багш нар юм чинь сургуулийнхаа тухай, хөтөлбөрийнхаа тухай бас хүмүүст ихэрлэх хэрэгтэй байх л та. За манай медиа анимашн тэнхим маань болохтой зэрэг 2013 онд байгуулагдсан. За радио телевиз медиа урлагийн сургуулийнхаа бол хамгийн хотхон тэнхим гэж явдаг. За тэгээд манай багш нарын баг бүрэлдэхүүний хувьд бол бас мөн адилхан маш олон залуу багш нартай. За хамгийн олон гадаадд одоо боловсрол эзэмшсэн багштай гэдгээрээ бас онцлог. За Америкт төгссөн багш байна, Туркид төгссөн багш байна, Энтхэгт төгссөн багш байна. За Оросд төгссөн багш байна. За миний би Япон улсад бас магистрийн цол хамгаалаад ирсэн. Маш их тийм олон интернэшнл одоо интернэшнл багш нартай тийм баг байж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол маш залуу. За тэгээд баг бүрэлдэхүүний үед одоо сүүлийн одоо 10 жил төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд бол бас маш их одоо элсэлтийн тоо бол маш их ихсэж байгаа. Тэгээд ерөнхийдөө Японы анимашнуудын одоо нөлөөллөөр гэх юм уу одоо One Piece гэл одоо Naruto гэл тэргээр хүмүүжээд ирсэн нөгөө бага насны үеийнхэн маань одоо ингээд ахлах сургуульд ороод төгсөөд тэгээд манай мэргэжлийг сонгодог ийм одоо нэг бараг жишг тогтох байгаа юм уу да. Тий. Тэгэхээр зэрэг одоо яг одоо бол ингээд манад бол Монгол одоо анимашн гэхлээр зэрэг одоо монголоо хэрвээ монголчлуул энэ маань одоо
одоо урд нь болохоор зэрэг дандаа хүүхэлдэйн кино Тий хүүхэлдэйн кино гэж яваад идэг байсан. нэрлэгддэг Энэ маань хэр байсан. оновчтой юм бол. За ерөнхийдөө дэлхийн нийтийн хиллэг маань бол ер нь бол анимашн. Тэгээд мультифильм гэдэг одоо манай Оросоос тий Оросоос одоо нөгөө Орос школтой одоо багш нар маань Орос школ уран бүтээлчд маань тий мультфильм гэдэг. Тэгээ нөгөөдгөө орчуулахаар хүүхэлдэйн кино болгож орчуулад байсан. За тэгээд мэдээж нөгөө 90-ад оноос хойш гадны одоо уран бүтээлүүд Холливуудын кинонууд ихчлэн Монголд их гардаг болсноос эхлээд тэр цагаас эхлээд бол одоо анимашн гэдэг нэршил нь бол одоо анимашн гэдэг анимашн аниматор гэдээ ярил баг захын хүн ойлгохоор болсон юм тийм. Тэгээд манай нөгөө оюутнууд одоо энэ 10 жилийн үеийнхэн маань болохоор анимашн гэдгийг бас зөвхөн нөгөө Японы аниме гэдэг анимч гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө Японы анимашныг аниме гэдэм болов гэсэн бас тийм ойлголтоо яваад идэг. Тий. Тэгээд яг Японы хувьд бол өөрсдийн нөгөө анимашных нь өөрсдийнх нь онцлог байдаг. Тий. Тэгээд яг нөгөө товчлсон хэллэг юм уу да аним гэж нэрлэдэг байгаа. Анимч бас биш юм. Анимыг болохоор манай монголчууд өөрсдөө аним гэдэг нэр өгсөн. Хэллэгээрээ тийм. Манайх чи ямар нэгэн монголчлахыг дуртай анимашн гэж уртаар хэлэхээс залхуураад аним болгоод. Гэтэл нөгөөх нь Японд л аниме тийм. Японд болохоор бас товчлоод аниме гэж яригддаг. Тий. Тэгээд яг үндсэн нэг тийм зарчим байгаад байгаа Японд бол. Яадаг вэ гэхэлэр одоо комик манга гэдэг байгаа. Ямар нэгэн уран бүтээлийг манга болгоно. За манга болгоод тий зохиолыг одоо текстийг одоо зураг болгоод манга болгоод тэгээ нөгөө мангага худалдаанд гаргана. За худалдаанд гараад манга нь борлуулалт нь маш өндөр түвшинд очоод одоо хит болох юм бол тэр мангага одоо анимашн болгодог. Ийм дараалтаа зарчимтай явдаг. Энэ бол нэгсэндээ продюсинг хийх те одоо нэгснэ. Тий, нэг ёсны одоо зах зээлийн үнэлсэн юу. Ерөөсөө одоо дүрм гэх юм уу да. Хит болсон манга бол анимашн болоход бол одоо яахгүй хизээч одоо алдагдал хүлээхгүй гэсэн. Тийм зарчим дээр явж идэг. Одоо энэ One Piece гэл байна. Naruto гэдэр гэл байна. Эднэр маань бүгд л нөгөө манга байсан ихэнтэй. Тэгээ манганууд нь суврлаар гараад тэднэр нь борлуулдаг. За одоо энийг анимашн болгоё гэсэн. Ийм. Тэгээ бас их сонин соёлууд, шинээр үүссэн соёлууд байна л да. Одоо утаку бунка гэд яриад байдаг. Нөгөө гэртээ нэг зөвхөн тэр анимашны одоо ертөнцөөр амьдардаг тийм үеийнхэн бас их олширсан. Тий. Тэгээд яг ерөнхийдөө сөрөг талууд бас их байгаа. За одоо Японд Акиабара гэдэг тэр анимашны одоо төв центр гэх юм уу та. Ерөнхийдөө цахилгаан барааны дэлгүүрүүд голцоо байдаг. Хуучин бол нөгөө инженерийн тийм одоо наривчилсан сэлбэгүүд зардаг тийм зах байжгаад тэрийгэ дагаад нөгөө анимашны одоо тэр юунууд одоо нөгөө хүүхэлтэй пластик модель гэдэг юм да. Пластик моделийн дэлгүүрүүд гарч ирээд тэгээ тэнд янз янзын арга хэмжээ одоо янз янзын тийм ивентүүд зохион байгуулагддаг. Тийм ийм центр болсон тийм бас газар байдаг. Тэгээд Акиабара гэдэг Акиба гэж ярьдаг. Акиба соёл энтер гэж ярьж байгаа юм л та. Ерөөсө тэр гудамжаар дүүрэн нөгөө анимашны дүрүүд ингээд алхаа явж идэг. Тэгээд кафе, мафе одоо өөр юу гэдгийг байгаа. Маш олон төрлийн тийм одоо соёл дэлгэрсэн. Тэгээд тэрнээс тэр нь тэгээд аялал жуулчлалын өвөжтэй болоод одоо гадныхан тэр Акиабара руу байнга очдог болсон байх жишээ нь. Нэгсэндээ жуулчдыг татах бас нэг юу байх нь шүү дээ тий. Тий, ерөнхийдөө бол одоо Японы эдийн засаг одоо тэр медиа экспорт гэдэг ч юм уу энд бол маш том орон зай эзэлдэг Японы анимашн бол. Тэгээд яг мөн адилхан манай залуу үеийнхэн бас одоо цаг үеэ дагаад тэр соёлд суралцаад тэрийг сонирхоод
Тэгээд тэр чиглэлээр одоо илүү цаашаа гүнзгийрүүлж суралцъя. За илүү одоо энэ анимашныг бүтээдэг хүн болъё гэж зорьсон одоо хөвг залуучууд бол манай сургуулийн оюутан болж одоо манай тиймд хамаарч байгаа. Тийм. Яг өөрөө болохоор нөгөө Японд сургууль төгссөн болохоор энэ лүү их чиглүүлж өөрийнхөө тэр мэддэг салбарт мэддэг юун дээр их түшгэлж яриад байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр чинь дөрүүлээд хоёлаа бас цаашаа яриад. Уг нь бол битээр жижигээс нь том руу ярихсан эхлээд томыг ярьчлаа тийм. Тэгэхээр одоо буцаага жижиг рүү орё. Яг юу ярих гэдэг нь гэхээр зэрэг анимашны хичнээн төрөл байдгийг гэдгийг яг бол бидний юг сонсож байгаа хүмүүс анимашны тухай ярих гэхээр зэрэг илүү тийм юм сонирхолоо гэж би бас бодоод байна л да. За ерөнхийдөө за төрөл гэхээсээ илүү хийц юм да. За одоо сүүлийн үед бол энэ Шинкай Макото гэд их мундаг сүүлийн үед дэлхийд маш алдартай болоод байгаа найруулагч, анимашны найруулагч залуу байгаа. Жишээ нь компьютер график дээр суурилж одоо хийж байгаа. За тэгэн гут нөгөө Миязаки Хаяог бол бүгдээрээ мэдж байгаа. Одоо Тоторо гэдэг тий Spirit Way гэх маш олон одоо хит кинонуудтай Mononoke хэмээн гэдэг ч юм уу. Тэгэхээр Миязакигийн хувьд болохоор классик стилээр хийдэг. Нэг усны ерөөсөө харандаа цаасаар хийн. За тэгээд мэдээж нөгөө зурсан зурга фильм дээр одоо зургийг дарж араас нь эвлүүлж ингэж стоп моушн юм уу? Одоо стоп моушн бас биш. Стоп моушн болохоор яг хүүхэлдээнүүд хөдөлдөг шүү дээ. Жанр бас нэг тийм жанр төрөл байж байгаа юм. Тий, тэгээд нэг ёсны гараар анимашныг хийнэ. Тэгжиж нөгөө нэг анимашны амин сүнс тэр одоо гол чухал зүйлүүд нь одоо тэр гараар зурж ижил гарч ирдэг. Ерөнхийдөө бол Францаас одоо огшлтаа гэх юм уу да. Франц стилийг ингэж дагнаж жишээ нь Миязаки Хаяо хийж явах жишээний тэгтэл залуу үеийнхэн одоо энэ One Piece байна. За тэгээд тэр чиний нэр гэдэг Кимино Нава энэ гэдэг дэлхийд их маш хит болсон анимашнууд байна. Эдгээр болохоор цаг хэмнэн компьютер графикаар компьютер дээр одоо хийнэ компьютерийн янз янзын софтверуудыг ашиглаад. Гэх мэтлэнгээр ингээд асар том юм нөгөө юуны хийцийн тийм ялгаанууд гарч ирж байгаа юм. Тэгээд яг цаг үеэ дагаад яалтчгүй компьютер график нь бол одоо ялалт байгуулна гэх юм одоо юу гэдгийг нэг өсний яалтчгүй одоо жишээ нь тэр Ponyo гэдэг нэг анимашн байт юм да 2017 онд хийгдчихсэн баха. Тийм Ponyo гэхэд бүтэн 2 жил зарцуулсан байдаг байхгүй. 2 жил зарцуулсан. Тэгээд 170 гаруй мянган ширхэг зураг зурсан байт. Тэр хөдөл 170 эдэн мянга. За тэгээд артлын тэр фон гэхэд 2000 гаруй фон зургнуудтай байх жишээ. За тэгээд Сузуки гэдэг нэг продюсер байгаа юм л да одоо юуны Миязакитай бол маш олон жил ажиллаж байсан. Гибл гэдэг студи. За тэгээд ерөнхийдөө юу хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө классик стил маань асар их зардалтай. Зардалтай. Дээрээс нэг хугацаа шаардна тийм. Маш их хугацаа шаардна. Жишээ нь бараг 200-аад хүн тэр 2 жилийн хугацаанд 200-аад уран бүтээлч ажиллаж иж бүрийн хэмжээний хөгөлтэй кино гаргаж ирж байгаа. Тэгэхэд одоо орчин үеийн компьютер графикаар бол ядаа 50% цаг хугацаа хэмжиж 50% одоо хүний нөөц нь арай бага байж гэх жишээний. Тэгээд яваа усаар нөгөө Гибл гэдэг студ маань ерөнхийдөө нөгөө алдагдлалд ороод тэгээд одоо бол зөвхөн музей болсон байж. Гиблийн музей гэж байдаг байхгүй? За. Тийм. Тэгээд ерөнхийдөө үйл ажиллагаа явуулахгүй яг музейний хэлбэр рүү яваад орсон. Тийм төвшөнд очсон байж байгаа. Тэгэнгუთ нөгөө цуврал анимашнууд одоо тэр One Piece-с өсвөлээд маш олон ангитай цувралууд. Ийм залуу студиуд нь болох тэр зэрэг яаж игээд ингээд ам зугаад амьдраад за мөн одоо дэлхийд танигдаад өндөр ашиг олоод ингээд яваад байгаа. Тийм. Ийм нэг хоёр
юу байгаа юм. Одоо хийцэн одоо хоёр юм зөрөлдөөн гэдэг ч юм. Тэгэн гут нөгөө Ахмад үеийнхэн болохоор мэдээж одоо компьютероор бол одоо хизээч тэр анимашныг одоо гоё сайхныг илэрхийлж чадахгүй гэсэн хатуу үзэл бодолтой байгаа гэдэг. Тэгээ залуучууд нь болохоор одоо тэгж нэг үрчлэн одоо ингээд зурд цууна гэж бол байхгүй. Тэгэх юм бол одоо ямар ч продюсер, ямар ч одоо хөрөнгө оруулагч бид нар л бол хамтахгүй гэсэн. Ийм нэг том юм юу вэ? Одоо ялгаанууд тий одоо зөрчил гэх юм уу да. Тэр бол нэгсэндээ яг нэг талаасаа бол яг залуу үе бол техник технологиг тий илүүд үзэж байгаа. Тий илүү тэр нэг талаасаа бол яг техникийн дээр ажиллах нь бол тэднэрт нэгдүгээр амархан байгаа бах. Хоёрдугаарт бол тэр нь илүү хялбар ажлыг хөнгөвчлж байгаа бах. Нөгөө талд нь байгаа хүмүүс болохоор илүү уламжлалт нөгөө нэг чиний яриад тэр амин сүнс гэдэг нь алга болчлоо гэж л байгаа бах. Ер нь бол тийм байгаа. Ерөнхийдөө нөгөө компьютер график маань одоо маш их өргөн боломжуудыг олгож байгаа байхгүй уран бүтээлчд. Тэгээ эсрэгээр нөгөө нэг аналог дижитал хоёрын л ялгаа гараад ирж байгаа юм л да. Одоо нөгөө хальсан дуртай одоо хэсэг хүмүүс байхад яг нөгөө дижиталаараа хийдэг гээд хоёр ялгагдаад байгаа шүү дээ. Яг энтэй адилхан л. Тийм байна те нөгөө кинонд одоо кинон дээр ингээд ярих чинь тийм хальсны кино бол яалтчгүй нэг юм нэг даацтай нэг бүр нэг юм тэгээ нэг сонирхолтой мэдээч гэж те нэг сонирхолтой зүйл байх юм. Манай багш ярьж ирсэн. Хүний нүдэнд одоо мэдрэгддэггүй юу гэдэг нэ? Өнгө гэдэг нэ. За. Мэдрэгддэг, харагддаггүй өнгө. Энийг нь дижитал гаргаж чаддгүй юм. Дижитал маань нөгөө тоон хэлбэр чилжүүлж байгаа юм. Тэгэнгүүт хальс болохоор хүний нүдэнд харагдахгүй мөртлөө тэгтээ мэдрэгдэд идэг тэр өнгийг хальс нь өөрөө гаргаж ирж идэм байл л да. Тэр нөгөө тий одоо тэр нөгөө хром нь юу ах нь шүү дээ тий. Тэгээд хүн гэдэг амт чинь за мөн адилхан одоо нөгөө пянз MP3 2-той бас ялгаагүй байгаа байхгүй юу? Тий. Одоо нөгөө ном унших юу дижитал ном унших ялгаатай гэдэг шиг юм байна тийм. Пянзан дээр гэхэд одоо жишээ бас мөн адилхан сонсогддггүй мөртлөө мэдрэгддэг тийм аялгаанууд байдаг гэж. Тэрийг зөвхөн пянзнаас хүн авч чаддаг. Яг нөгөө дижитал хэлбэрт оруулчихаар зэрэг тэр одоо нарийн тэр уран тансаг тэр сорн гэх юм уу да. Тэд нар нь ингэж байхгүй маш цэвэрхэн мөртлөө тэр нарийн зүйлүүд нь байхгүй болчихдаг гэж. Ийм л том зөрөө. Энэ дээр л одоо нөгөө залуу үе ч явахтай одоо орчин үе одоо уламжлалт арга хоёрын л зөрчилтөө үүсээд байгаа тийм. Гэхдээ бол хоёулаа гайхамшигтай сайн хийдэж байгаа. Жишээлбэл стоп моушныг одоо би сая юута өөртөө чинь ингээд анимашны тухай ярих гэхэлэр зэрэг би хэдийгээр яг кино телевизийн хүн ч гэлээ гэсэн яг анимашн гэдээ явахлаар зэрэг би бас өөрөө зүгээр л үзэх дуртай. Яг үнийг хэлэхэд бол гэртээ гэрүүл дотроо бол би хүүхэлдэйн кино буюу анимашн үзэх хамгийн дуртай байна. Ингээд бүр алгасахгүй үзнэ. Тэгээд шинэ гарсан болгоныг үзхийг зорино. Тийм болохоос биш яг нөгөө үүсэл хөгжил төр хэлбэр хийц юм уу тэр талаас нь бас нэг сайн мэддэггүй юм байна л да. Тэгээ энэ тухай ярина гэж сонсоод би бас нэг хүний хүмүүс сэтгүүл ингээд уншиж ирсэн чинь ингэж байгаа байхгүй. Хуучны нөгөө нэг стоп моушн буюу нөгөө хүүхэлдэйгээр хөнгө хөдлөгдөг одоо манайхны хийсэн одоо тэр эрх цагаан шиг байна тий. Одоо нөгөө гацуурхан энэ төр гэж манай Монголд хүмүүсийн хийсэн уран бүтээлчдийн хийсэн. Тэрнтэй адилхан тэрийг болохоор зэрэг play motion гэдэг болгосон юм байна л да. Тэр нь одоо шийдвэл нөгөө юуг одоо хүмүүсийн сайн дахиад орголтч гэдэг юм уу одоо юу ч байдгийн те тэр энтрийг бол одоо яг энэ аргаар хийсэн гэсэн тийм юу уншлаа л да. Тэр нь болохоор play motion болохоор зэрэг яг нөгөө чиний хэлээд байгаа. Stop motion болохоор зэрэг яг бодит хүүхэлдэйнүүдээ хийчээд тэрийг ингээд нөгөө юугаар камераар аваад хөдөлгөөнд оруулдаг бол нөгөөх нь болохоор компьютер руу оруулаад компьютер дээр хөдөлгөөнд оруулаад компьютераар хийчихдэг юм байна л да. Тэр нь илүү бодит ингээ харахад stop motion шиг мөртлөө илүү цэвэрхэн ерөнхийдөө 2D анимашн
3D анимашн, stop motion гэд ийм гурван том багцд хуваагдаж байгаа. За 3D анимашн бол нөгөө Shrek гэдэг бүгд мэдчих. Одоо Pixar-ын хийсэн нөгөө юу Toy Story гэдэг гэх. Эднэр нь одоо 3D анимашн цэвэр компьютероор хийгдэж идэг. За 2D анимашн маань болох тэр түрүүний ярьдаг одоо нөгөө уламжлалт аргаар хийгдэж байна. За мөн компьютер ашиглаж хийгдэж байгаа. За stop motion-ы хувьд бол мөн адилхан компьютероор хийж байна. Бодит одоо аналог хэлбэрээр хийж байгаа. Тэгээ ерөнхийдөө яг зөвхөн хувь хүний хувьд одоо ерөнхийдөө бол аналог нь илүү их гоё санагддаг надад. Яалчгүй тэр нэг компьютер графикаар гаргаж чаддгүй тэр өнгө, тэр нэг материалын тэр нэг юм чанар. Одоо жишээ нь манай Цэндэвиш багшийн одоо ордог хичээлүүд байж байгаа юм л та. Тийм, макет эдэргээл. Тэнгууд яалчгүй тэр компьютер графикаар хийсэн одоо манай мандах багшийн ордог 3D анимашн, 3D график хичээлүүд дээр ингээд харьцуулсан юм фото олгоод ингээд тавьсан багт бол яалтчгүй тэр аналог юмуд бол шал өөр айтайхан болоод байгаа юм санагддаг тийм. Одоо ингээд ярьж хаад түрүүн эхлэхдээ хоёлаа ярьж байсан нөгөө Томас нэрсэн гэдэг. Энэ Японы за энэ Холливуудын энэ анимашнууд бол одоо үндсэндээ манай анимашны зах зээлийг бараг эзэлсэн гэж хэлж болохоор байгаа байхгүй. Маш Монголын энэ анимашны төрлийн хүүхэлдэйн юм маш цөөхөн гарч байна. Одоо миний санаж байгаагаар бол сүүлийн үед энэ одоо Мамо нилээн одоо 2D графикчтай Мамо ч тий. Мамо тий. Мамо ч одоо Мамо бол нилээх газар авч яана л да. 3D-гээр хийсэн байсан хаа. Тий 3D. 2D-тэй зураг Мамо ч тий. тий. 2D. Юу болохоор зэрэг одоо манай нөгөө найруулагч Отхон баярын юуныхантай хамтарч хийсэн тэр Мора гэдэг энэ болохоор зэрэг 3D болчих байна л да. Тэгээд саяхан нөгөө нэг Чингис гэдэг бас нэг тий Чингис гээд хийгдсэн. Тий. Гэтэл бас нөгөө одоо яг чиний хэлж байгаагаар бол 2D зураасан юу ч юм болохоор зэрэг одоо тэр бомбартай. Тий бомбартай гэх болохоор яг цэвэр одоо зураг тий 2D. Тий. Гэл ингээл явахад юусаа гарын баг худлаас 5 хуранд багтаад байна л да. Тий одоо онц дүүмд гээд бас нэг зурвал явсан. Насан дөрөвчдөд. Тий одоо ингээд яг 5-ыг л би нэрлэлчээд байна. Магадгүй өшөө байдагч байж магадгүй л да. Одоо миний үдсэн үсг гэдэг юм уу харснаар бол гэхдээ одоо яагаад энэ их маш их зардал гардаг болоод тэгээд байна уу? Эсвэл яагаад энэ манад бас нэг тийм эрт хүчээ авахгүй ам бол гэж бодогдоод байна л да. Эсвэл боловсон чинь жоон дутагдaltaй байна уу? Зөв. Ерөнхийдөө одоо 2013 оноос хамгийн анхны одоо элсэлтэй авсан гэж байгаа. Яг анимашны мэрэгжлийн одоо уран бүтээлч бэлдэх зорилгоор. Тэгэхээр мэдээж одоо уран бүтээлч одоо боловсон хүчин ховор салбар болж байгаа. За хоёрдугаарт том өргөн хэмжээний одоо том бүтээл дээр ингээд ажиллах шаардлагатай үед бол доор хаяж 50 100-аад одоо аниматорууд цуглаж иж маш том бүтээл хийх шаардлага үүсэж байгаа. За хоёрдугаарт тэгээд нөгөө асар их зардал гардаг. Одоо уран сайхны кинотай харьцуулахад одоо бараг 10 уран сайхны киноны зардлаар босч идэг маш их үнэтэй босдог. Тэгээд яг хуу манай хүн ам зөвхөнтэй одоо зөвхөн дотоодын зах зээлээ ингээд бодохтой зэрэг бас их жоохон учир дутагдaltaй ийм салбар болоод. Зөвхөн өшөө цаашаа дэлхийн түвшинд олон улсын хэмжээнд дэлхийн түвшинд зориулаад одоо уран бүтээл хийх юм бол мэдээж зах зээл нь байж байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо югмар юмдээ арай жоохон юу вэ?
Залуу. Нялх байгаа тийм. Арай залуу Бүр байгаа. нялх те. Бүр бараг нялх хөлд орж байгаа. Дөнгөж л одоо хөлд орж байгаа гэл. Одоо манай багш нар гэдэгт одоо нэг за эртэн нэг 5 6 жилийн өмнө сургуулаа төгсөөд ирсэн байх ч юм уу. Залуучууд нь одоо 2 3 жилийн өмнө ингээд гаднаас дөнгөж боловсрал эзэмшээд за анимашн гэж нэг ингэж хийд юм бэ. Ийм учиртай байт юм байна гэд тэр ойлгоцоо аваад тэгээд одоо эхлээд явж байгаа учраас яг үүндээ бол ирээдүй бол маш сайхан гэрэлтэй харж байгаа. Харин ирээдүй гэж ярьснаас ирээдүй бол үнэхээр би ч гэсэн бас тэгж бодож шүү. Ер нь манай яг радио телевиз медиа урлагийн сургуулийн ирээдүйн хамгийн эрэлттэй буюу хамгийн ашиг орлоготой мэргэжил бол энэ хамгийн олон оюутантай тэнхэн бол танай тэнхмийг байх болов уу гэж би ирээдүйдээ боддог шүү. Яагаад тэгэхээр зэрэг одоо шилбэл хэдийгээр тэнхмэн залуухан, багш нарын залуухан, мэргэжлэн дөнгөж ингэж ялах байгаа боловч манай багш нарын хийж байгаа юмнууд бол ас их байна л да. Миний бодож байгаагаар жишээл нилээх байна. Одоо шийдвэл ундрмын хийж байгаа нэг VR төсөл бол одоо нилээн газар авчлаа. Хөөхөн кинонууд хийжлээ, сонирхолтой хийжлээ. Орчин үеийн техник технологиг ашиглаад тэр VR төслүүд, AR төслүүд те энэ бол миний хувьд бол бас нилээн шин залуу гэхэд нилээх том амжилт болов гэж би бодож байна л да. Гэхдээ ер нь манай сургууль 13 онд байгуулагдахаас өмнө шүтээс хүрээд бас байгуулагдажсэн санагдах юм. Тий, шүтээсийн болохоор зэрэг нөгөө юуны анги гэдэг компьютер график, мультимедиа гэж явдаг. Хүрээгийнх болохоор мультимедиагийн анги гэж. Тэгэхээр зэрэг шүтээсийн болохоор зэрэг яг график дизайн тал руугаа. Тий, нэг ёсны одоо илүү нөгөө нэг юу тал руугаа юм уу да. Одоо академик тал руугаа юм уу да. Шүтээсийн хувьд бол одоо жишээлбэл одоо нэг автомашин зохион бүтээлэх тэрний загварыг одоо 3D-гээр хэрхэн яаж гаргах уу гэдэг ч юм уу. За ямар нэгэн одоо тийм одоо симуляц хийж одоо юу гэдэг юм газар хөдлөлт байдаг ч юм уу. Тэрийг ингэж одоо тооцоодлын үндсэнтэйгээр одоо ийм одоо хор уршиг үүснэ гэдэг тооцоолттой гэдэг ч юм уу. Тэр чиглэл рүүгээ болов гэж дүгнээд байгаа. Нэг бол одоо нөгөө жишээ нь компьютер график гэдэг маань өөрөө график дизайн чиглэл рүүгээ тийм ээ. Одоо нэг ёсны тэр одоо эртний тэр динозавруудыг одоо судалгаан дээр үндэслээд байгуулалт хийх гэдэг ч юм уу тий. Их мэтлэнгээр тэр чиглэл рүүгээ байдгийн болов гэж бодож байгаа юм. Тэгээ бас чимэглэлийн графикийн чимэглэлийн одоо тийм тэгээд интерьерийн дизайн байдаг ч юм уу. Барилгын архитектурын одоо 3D тэр зурглууд байдаг ч юм уу. Манайх болохоор зэрэг илүү уран бүтээл тал. Манайх бол ерөнхийдөө ер нь баг цэвэр уран бүтээл тал руугаа. Тийм манай төгсөгчдийн хийсэн хөөрхөн юунууд бүтээлүүд байдаг. 1 минутаас нэг 10 минутын хэмжээтэй маш хөөрхөн их тийм боломжийн одоо тун их эвтэйхэн шийдлүүд гаргаад хийсэн тийм жишээлбэл миний анх энэ сургуульд орж багш болсноос хойш үзсэн бүтээлүүд бол хамгийн анхны бүтээл юун дээр долоо дээр анхны тэр нөгөө нэг бяцхан баатар гэл амар хөөрхөн би бүр манай хүүхдүүд ингэ хийж байгаа мó гэж би бодоод харж исэн. Тэгэл цаашлаад 8-д нь гэл гэж нөгөө хөх юу гээл те тэгэл нөгөө өөр сарнаа гээл өөрөөс гээл би бүр хөөх гэж бүр гайхажсэн. Үгүй манай оюутнууд ингэ хийж байгаа мó гэл бүр тэгэл бодглохлоор зэрэг ингээд ахаал дэвшээл байна. Тий, одоо цаг хугацаа явах тусам улам одоо туршлагаж нь улам их одоо багш нар маань ч туршлагатай болно, оюутнууд маань ч одоо тэр хэмжээгээр нэлээд чадварууд, скиллүүд нь өндөр болно гэж бодож явдгийн. Тэгээ ерөнхийдөө анимашн гэдэг илэрхийлэл маань өөрөө асар их хүчтэй тийм одоо энгийн видео дүрснээс хэд дахин илүү хүчтэй тийм дүрслэл одоо илэрхийлэх юм да. Нэг ёсны одоо
бодит байдал биш. Жишээлбэл одоо кинотаа одоо ингээд харьцуулаад ингээд үзэхэд жишээ нь жүжигчний тэр ур чадвараар одоо тухайн Илэрхийлэх боломж дүрийг юу? илэрхийлж байгаа шүү дээ. Кинон дээр бол одоо жишээ нь тэр уурлах байдаг ч юм уу, баярлах байдаг ч юм уу тий. А тэгэхэд анимашн дээр одоо жишээлбэл нэг жишээ татахад баярлаад одоо магна хаагартал баярлна гэдгийг анимашнээр илэрхийлж болж байгаа байхгүй. Жинхэнэ утгаар нь магнаг нь хагартлаа. Бараг тий одоо тэр чин баярлаад баярлсан хүн ч одоо ингээд сансар дэлхий рүү одоо тэнгэрт нисээд хөөрөө цэцэг дэлгэрээд одоо өөр юу байдг юм байгаа тий маш их тийм гоё илэрхийлэлтэй асар хүчтэй илэрхийлэлтэй ийм зүйлүүд. Тэгээд дэлхийн нийтээр ерөнхийдөө бол хүүхдийн одоо education content гэж яригадаад байна л та. Хүүхдүүд текст юм уу аль эсвэл нөгөө видео дүрс үзснээс илүү зурган анимашн хэлбэрээр одоо хичээлүүд энэ төр үзэх юм бол маш хурдан ой тогтоолтод маш хурдан тогтоодог гэдэг байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үеийн одоо Японы цэцэрлэгийн хичээлүүд за бага ангийн хичээлүүд энэ төр дээр бол анимашныг маш их ашигладаг. Тийм дөрүүдийг гаргаж иж ашиглаад тэгээд нөгөө маш хэцүү одоо тооны хичээлүүд байдаг ч юм уу тий. Хэцүү хичээлүүд нэг бол гадаад хэлний хичээл байдаг ч юм. Эднэрийг бол анимашныг ашиглаж бас маш их одоо контентууд боловсролын контентууд их гарч байгаа. Түрүү жил төгссөн манай уянга гээд төгсөж байгаа. Тий уянгын хийсэн бас нэг богд хааны тухай тийм education content хийсэн. Тийм тэрэн тэр бол ерөөсөө маш их сонирхолтой болсон. Фото болон одоо 2D анимашн ашиглаад тэгээд холиод ингээд эвтэйхэн гаргацсан. Дунд нь нэг жижигхэн юмор энтер оруулсан. Айгүй хөөрхөн. Тэгээ ерөнхийдөө бол тийм боловсролын контентууд руу ерөнхийдөө чиглэсэн бүтээлүүд бол хийж байгаа оюутнууд. Тэгээд яалтчгүй мэдээж яг дандаа юм short story-нууд хийж байгаа. Тэгээд тэрнээсээ гадна боловсрол руу чиглэсэн ерөнхийдөө яг байж болох тэр хамгийн дээд боломжоор л одоо хийж байгаа байдал нь юм байгаад. Тэгээд ерөнхийдөө бид нар ирээдүйд бол ерөнхийдөө нэг 30-аас 40 оюутны багаар нэг бүрийн хэмжээний бүтээл рүү бас нэг дайрж үзэх үү гэсэн тийм юутай мөрөөдөлтэй бас явж байгаа. Тийм. Ерөнхийдөө миний бодож байгаагаар жишээлбэл одоо 4 жилийн хугацаанд төгсөөд гарахдаа бүтээлтэй төгснө гэдэг нь энэ бол маш том амжилт болж байгаа юм л да тий. Тэглгүй. Тэхийн тулд нэлээд их юу ханаас урт хугацаанаас бэлдэх хэрэгтэй биз? Ядчил эхлээд зохиолоо гаргана, дүрээ гаргана. Тэр чинь аль нэг дүрийг дуурайгаад авах боломжгүй тий. Тийм, ер нь бол маш их тийм одоо универсалны гэх юм одоо манай одоо оюутнууд ч өөрсдөө зохиолоо бичиж байгаа юм. Тэгээд өөрсдөө зурна, өөрсдөө эвлүүлнэ. Тэгээд дуу саундаа өөрсдөө хийнэ гэдэг ерөөс бүх юм ингэж хийгээд явж байгаа. Тэгээд бас мэдээж нэг голдуу одоо уран зураг суурьтай оюутнууд их. Ерөнхийдөө манай сургууль түлхүү уран зураг одоо уран зурагтай суурилж түлхүү орж байгаа. Тэгээд яг хөө зөв миний анзаарснаар ерөнхийдөө нэг драматург тал дээрээ арай тутамг байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ талын бас манай тэнхимний одоо нэгний бодлого гэх юм уу да тий. Хөтөлбөрлүүгээ шингээж байгаа. Ерөнхийдөө бол драматургийн өндөр мэдрэмжтэй, хөгжмийн өндөр мэдрэмжтэй мөн одоо нөгөө зургийн скил маш сайтай ийм л одоо боловсруучсан болгож төгсөхийн төлөө бүх багш нар л манайхан бол ингээд хүч чадлаатай ажиллаад тийм ингээд ажиллаж байгаа. Ер нь бол манай анимашн тэнхэн бол хамгийн залуу гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ ингээд тэр хичээлүүдийг ингээд харж байхад бол маш сонирхолтой байдаг юм аа. Яа чи би өөрөө нэг юу бас
хүүхэлтэй үзэх дуртай гэдэг юм аа. Наа хүүхэлтэй үзэх дуртай гэхэлэр хүмүүс шоолох байх л да. Гэхдээ яг тэгэхээр зэрэг яг түрүүний чиний хэлдэг хүүхэлдэйн киноны тэр хүний сэтгэл хөдлөлийн илэрхийллийг бол ямар ч байдлаар илэрхийлж болох тэр чөлөөтэй илэрхийлэл нь магадгүй хүмүүс их татдаг байх л та. Тийм, маш их илэрхийллийн асар их боломж байдаг байхгүй. Disney-гийн анимашн за ерөнхийдөө Японы анимашны тэр нөлөөллөөр сонгоод байгаа. Одоо яг хүсэж байгаа зүйл гэдэг юм бол маш тийм галзуу сэтгэдэг тэр галзуу сэтгэлгээл хэрэгтэй байгаа. Юунд ч баригдахгүй стандартын биш маш их тийм чөлөөт сэтгэлгээ. Зүгээр нэг чөлөөтэй биш бүр тийм одоо crazy гэдэг юм уу? Бүр яста галзуу тийм сэтгэлгээ маш их шаардлагатай байгаа даа. Тэгэд яг нөгөө нэг мэдээж нөгөө нэг сарамгчин ч гэсэн ялгаа авахгүй ингээл хүн дуурайдаг те. Тэгээ хүүхд сарамгчин ч байх одоо хүүхд гэтэл одоо хилд орох гэж дуурайж хилд ордог учраас мэдээж энэ дуурайж одоо гадаад төрхөөр нь энэ анимашн сонгоол орж иж байгаа юм л та. Тэгээ мөн чанарын ухаад ойлгоод ингээд ирсэн үед бол тийм асар галзуу сэтгэлгээтэй. Одоо гайхамшигтай хүний одоо ойдон багтамгүй тэр их одоо сэтгэлгээ тэр айдиа гэдэг юм уу те. Энийг л одоо хийж чаддаг болох юм бол тэгэл үндсэндээ бол одоо зорилго биелнэ. Ерөнхийдөө аниматор хүн буюу энэ анимашн бүтээх хүн бол ерөөсө сэтгэлгээний хувьд задгаа чөлөөтэй байх хэрэгтэй. Маш их чөлөөтэй байх хэрэгтэй. Одоо жишээ нь одоо ямар ч хайрцаг хамаарагддаггүй. Одоо юу гэх юм ба. Ерөнхийдөө юм бусад урлагийн төрлүүд байдаг ч юм уу юм яалтчгүй ингээд хайрцаглагддаг штэ илэрхийлэл маань хайрцаглагддаг. Энэ анимашн гэдэг дээр бол ямар ч хэл хязгаар хайрцаг гэж огт байхгүй. Энэ л хамгийн одоо мөн чанар гэх юм уу хамгийн гайхамшигтай. Одоо зүйлээ. Одоо жишээ тэр Миязакигийн тэр Spirit Way лөө алин дээр гардаг лээ. Нөгөө дурал охин эмгэн болоо өрцөн гэдэг. Тэгээд өдрөөс өдөр ирэх тусам улам залуужаад тэгээд хамгийн төгсгөл дээрээ одоо залуу болоод хувирдаг ч юм уу те. Тэгэл тэр одоо тэр цаг хугацааны тэр эсрэг хөдөлгөөн за нэг бол Бенжамины тухай яриад байна уу чи? Яг нь Бенжаминтай төстэй хүүхэлтэй анимашн. Хүүхэлтэй кино. Тий. Гэх мэтлэн тэр цаг хугацаагаар ерөөс тоглодог байхгүй. Хэдэн зуун жилийн хойно аваачаа хийж. Нэг бол бүр урагшин татаад авчих. Тавьчих болно гэх чинь гэж. За тэгээд орон зай цаг хугацаа жинхэнэ одоо тоглодог гэх юм уу та. Тэргээр ингэж бүр одоо жонглоор тоглодог дайны одоо ийм чадвартай уран бүтээлчд бол олшрох одоо шаардлагатай олширч л байвал одоо маш их баяртай байна л гэсэн үг л дээ. Манай одоо тийх юм болохоор зорилго нь юм зүйл байна. Одоо жишээлбэл шүлэг гэж байгаа тийм ээ. Шүлгийг одоо видео болгоход ер нь баг боломжгүй шахам гэж үздэг. За киноны зохиол бол өөрөө тусдаа шал өөр одоо форматтай зохиол байж байгаа. Тэгэхэд анимашнаар бол шүлгийг төсжүүлж болох боломжтой гэсэн үг. Одоо юу гэдэг тэр холих газраас гэлзэн харагдах чинь өнгөт одоо гэтэл энийг анимашнаар хийх боломжтой байж байгаа. Яг үнэ. Тэгтэл видеогоор ч нь бол энэ боломжгүй шүү дээ. Ямар зүүр гэдэг юм уу? Панорам хийх юм уу? Аль эсвэл нэг хүний зүгээр юм одоо ургуулсан бодолт зүгээр юм төсөөллийг хийх ч юм уу те. Тэгэхэд анимашн бол үнэнхээр гайхамшигтай өргөн тийм илэрхийллийн боломжтой. Магадгүй ийм утгаараа нөгөө залуу үеийнхнийг их татдаг байх гэж би бодож байна. Яагаад гэхээр зөв одоо дайлгын сүүлийн үеийн залуучууд бол одоо нэг тийм түгжигдмэл тэгэл ингээл ганцаардмал нэг одоо нөгөө компьютер гар утас гэдэг энэ шинэ техник технологи хөгжихийн хэрэг хүн хоорондын харьцаа нэгэд алсраад
Тий. Нөгөө хүн чинь ингээд нэг төгжигдмөл орчинд ороод ирэхлээр зэрэг өөрийгөө ингээд ямар нэг байдлаар хүн чинь ингээд ямар нэг юм одоо юу гэдгийг одоо юу газ байлаа гэж ингээд эсээр эцсийн бүлэг тесэрдэг шүү дээ. Тэрнтэй адилхан хүний дотоод сэтгэлийн хөөрөл ямар нэгэн байдлаар ил гаргаж чадахгүй бол ингээд ингээд нэг дэлбэрэх хэрэг гарнаа да. Тийм болохоор зэрэг тэр дэлбэрэлт нь энэ дэлбэрэлтэд илэрхийн тулд анимашнаар илэрхийлэх нь илүү төхөмтэй байдаг учраас энэ л бас хүүхдүүд татагддаг байж болох юм тий. Бас байж болох юм тий. Яг тэгэхээр зэрэг манад нэг хамаатны хүүхд байд юм л да. Яг тийм. Ерөөсө бүр хар багаас ингээд баг ганцаараа шахуу ингэж ясаар компьютертай л хамгийн сайн нөхөр найз нь компьютер л юм шүү. Тэгээд тэрний ингээд зурж байгаа тэгээд тэр компьютер дээр илэрхийлж байгаа юмнууд дандаа л тийм дандаа л ингээд тесэрсэн ингээд амар хурц тод өнгөтэй. Гэхдээ тэрний зурж байгаа зургнууд миний сэтгэлийг татж байгаа нэг юм л өнгө. Тэр өнгө л үнэхээр гоё гаргаж ирж чадж байна. Тэгэхээр зэрэг анимашн тэр утгаараа залуучууд хүүхдүүдийн орчин үеийн залуучуудын татдаг баха гэж гинтгэн саяд бодлоо л та. Манай тэнхэм нэг ийм бас нэг зорилго тавиад байгаа. Оюутнуудаа бас хичээл рүү нэлээд түлхүү хийлгээд комикийг нэлээд түлхүү зурулж байгаа. За мэдээж анимашн хийхийн өмнө комик зурдаг байх шаардлагатай болно. Комик маань өөрөө бол нэгдүгээрт анимашнаас бага хугацаа нэгээс нь storyboard гэж хэлмээр юм уу да. Raskadrok л одоо гэсэн. Тий, тэгээд комик руу нэлээд чиглүүлж байгаа. Тэгээ яг зөв миний харж байгаагаар эхний ээлжинд комикийг бас их уншдаг болсон. Одоо сүүлийн залуучууд бол комикийн соёл бол нэлээд дэлгэрсэн. Тэгээд голцоо нөгөө англи хэл дээр одоо гадны сайтуудаас татаад ингээд уншдаг юм болсон. Тэгээд Монголд эхний ээлжинд комик маш өндөр хөгжих ёстой болов гэж хараад байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ комик буюу манга гэдэг. Энэ мангаг одоо уншдаг үзэгчд нь одоо уншигчд нь маш их олширсан. Тийм учраас эхний ээлжинд энэ мангаг өндөр түвшинд хөгжүүлээд тэгээд нөгөө нэлээд түрүүн ярьсан нөгөө манга маань хит болох юм бол энийг анимашн болгоё гэдэг ч юм уу тий. Энэ зарчим руу ер нь явандаа орох болов гэд энэ чиглэл рүү бол бас оюутнуудтайгаа нэлээд одоо төлхөө энэ комик маань өөрөө нөгөө одоо дэлгэцийн тэр зохиомжн дээр маш хүчтэй болж зохиомжоо хэрхэн зохиомжлох вэ? Одоо бэкграунд энэ яаж байрлуулах вэ? Хаана одоо дүрээд тавих вэ? Одоо тэгэл тэр одоо мизасцен гэх юм уу те. Энэ дээр маш их тийм чадварлаг болдог комик зураад тахтай зэрэг. Тэгээд энэ хамгийн анхны одоо энэ биск энэ үндсэн энэ суурь өөртөө шингээснээр дараагаар тэр хөдөлгөөнтэй дүрс одоо анимашн руу орох процесс нь одоо хамгийн чухал. Шууд хөдлөхгүй дайх гэдэг манай оюутнууд. Шууд л анимашн хийчихлээ. Шууд л ингэж гэл байгаа. Тэгэхээр тийм үе шат дараалалаар ерөнхийдөө бол сургалтын хөтөлбөр чиглүүлээд ингэж явж байгаа. За өнөөдрийн маань подкастт оролцсон маш сонирхолтой яриа өрнүүлсэн мөнхөр агштай их баярлалаа. Дараагийнхаа подкастаар иргэ уулзлаа баярлалаа. Swiss подкаст бид сайн сайханд дагуулна.